За Америкт байгаа монголчууд Hotel for Box Self-Serve гэдэг аппликейшнаар аль ч хотоос өөртөө UPS Store-оос ачаа явуулдаг болсон байгаа. За энэ аппликейшнийг App Store-оос татаж аван таны App Store-ын локейшн нь Америк дотор байх хэрэгтэй. За тэгээд татаж аваад нэвтэрж ороод ачааныхаа мэдээллийг бүглөөд явуулах байгаа. За аппликейшнаа нэгээд Америкт утасны дугаараа бичихээр таны утасны дугаар руу код ирнэ. За тэр кодыг бичээд нэвтэрж орох байгаа. За орсны дараа ийм 3 бүглэх юм гарч ирнэ. За shipper гэдэг нь болохоор Америкаас явуулж байгаа хүний нэр утасны дугаар хаяг. За энэ consignee гэж байгаа нь болохоор Монголд авах хүний нэр хаяг утасны дугаар. За 3 дахь дээр shipment details гэдэг нь болохоор ачааныхаа жин авар хэмжээний мэдээллийг оруулах байгаа. За одоо хүлээн авахчийн мэдээлэл оруулъя. За оюун чимэг гэж энэ. За өнөөдөр шинэ үн дээр явуулах учраас add гэдгийг дараад шинэ үний мэдээлэл оруулна. За энэ дээр country дээр Монгол гэж сонгоод за first name дээр нь хүлээн авахчийн нэр, last name дээр нь овгийг бичээд за phone number дээр Монгол утасны дугаарыг бичнэ. За Улаанбаатар төрүүлэлтээр авах тэр баруун дээр байгаа delivery гэдгийг сонгоод нэмэлтээр одоо хүлээн авч байгаа хаягийг бичиж өгөх боломжтой. За компани ачаа, байгууллагын ачаа явуулж байгаа үед бол зүүн дээдлэлт байгаа энэ компани гэдгийг сонгох боломжтой шүү. За тэгээд save дарж хадгалаад за ингээд Монголд авах 2 хүний мэдээлэлтэй болчлоо. Өнөөдөр ганц чимэг дорж гэдэг хүн дээр явуулъя. За тэгээд shipment дээрээ дараад одоо багцаа сонгоно. За энэ багцандаа тааруулаад та ачаа явуулна гэсэн үг. Хэрвээ энээс том хэмжээтэй эсвэл хүнд жинтэй ачаа явуулвал одоо манай салбар дээр ирээд дахиж жинлээд хэмжих учраас зөрүү төлбөр гарах боломжтой шүү. За тэгээд багцаа сонгочоод доошоо ороод хайрцагийнхаа урт өргөн өндрийн мэдээллийг бичнэ. Тэгээд мөнгө жингээ бичиж өгөх хэрэгтэй байна. За энэ удаад болохоор 2.5 кг-ийн багц аваад 2.5 ил ачаа явуулж байгаа учраас тэгээд багцандаа хангалттай багтчихж байгаа. За одоо next дараад за одоо энд болохоор одоо таны ачаан дотор байгаа ямар бараа хэдэн ширхэг байгаа тэр мэдээллээ бүглэнэ. За ачааныхаа мэдээллийг бүглэж дуусаад next товч дээр дараад одоо төлбөр төлөх карта олбох байгаа. За картынхаа мэдээллийг бүглэнэ. За эхлээд картын 16 оронтой дугаар, тэгээд expire date гэдэг нөө дуусах онсоор CVV код гэдэг дарталт нь байдаг 3 оронтой код. За ингээд карта бол холбоод одоо place order дээр дараад таны ачаа илгээх захиалга дуусж байгаа. За тэгээд төлбөр амжилттай болохоор таны бүртгүүлсэн email хаягаар одоо shipping label очих байгаа. Тэрийг болж өгвөл хэвлээд, болохгүй бол UPS Store дээр очихдоо хэвлүүлээд явуулж болно. За манай Америк дахь салбаруудаар дамжаад таны ачаа Монгол руу явах болно. Хэрвээ Монголд хөрвүүлэхгүй очиж аавна буюу pick-up-ыг сонгосон бол лейбл дээр нь шал өөр хаяг сонсох байгаа. Тэрийг тоохгүй байх хэрэгтэй.